За тэгэхээр ерөнхийдөө хүн амын хүнсний аюулгүй байдал гэдэг асуудал бол бас Монгол улсын хувьд бол нэлээд тулгамдсан асуудал. За энэ чиглэлийг сайжруулах, ялангуяа эрүүл хүнсээр хангах, хангамжийг одоо дотооддоо шийдэх гэсэн энэ талаар бол Монгол улсын их хурл, засгийн газар одоо холбогдох хууль журам шийдвэрүүд бол удаа дараа гарч ингэж явсан. За энд бол их хурлын тогтоолууд байна. За тэгээд засгийн газрын шийдвэрүүд гээд энэ тогтоол зүйлүүд байгаамаа. За тэгээд ерөнхийдөө дараагийнх нь явъя. Хамгийн сүүлд одоо манай төр засгаас гаргасан нэг гол шийдвэр бол энэ засгийн газрын 141-р тогтоол гээд бид бүхэн мэдж байгаа. Чингис бондын одоо зээлээр нэлээд хэдэн одоо чиглэл салбарын аж ахуйг хөгжүүлэх гэсэн энэ чиглэлийн дотор энэ улаанаар тэмдэглэсэн энэ Монгол улсад дөрвөн улирлын одоо өвлийн хүлэмжийг хөгжүүлэхэд 17.4 сая долларыг одоо зарцуулахаар тусгагдсан ийм одоо хамгийн сүүлийн ийм шийдвэр байгаамаа. За энийг хүртэл бол мэдээж хэрэг манай орны нөхцөлд бол хүлэмжийн аж ахуй тодорхой хэмжээний хөгжлийн одоо замыг туулсан та бидний мэддэг одоо дэвшлээс эхлээд бүгдээрээ мэдж байгаа. За одоо ялангуяа Улаанбаатар хотын хувьд бол хүн амын төвлөрөл үүссэнтэй холбогдуулаад өнөөдөр чинь бараг сая 400 мянган хүнтэй болсон энэ том хотын хүнсний ногооны хэрэгцээг хангахад бол нэлээд одоо олон тооны одоо хүлэмжийг байгуулах юм шаардлага зүй ёсоор гарч байгаамаа. За энэний дотор манай орны цаг уурын нөхцөл эрсдэс уур амьсгалтай холбогдоод өнөөдрийн одоо манай хүлэмжийн аж ахуйн одоо нэр төрөл явагдаж байгаа энэ үйл ажиллагааг авч үзэх юм бол ихэнх нь одоо зуны улирлын шин чанартай нийлэг харьсан хүлэмжинд голдсон ийм тариалтыг хийж байгаа. Нэг явуул. За энэ Чингис бондын санхүүжилтээс төр засгаас тавьсан гол зорилго бол энэ санхүүжилтийг бондын хөрөнгөнөөс 33.3%, за аж ахуйн нэгж 33.3%, бусдын усүрээс 33.3%-аар одоо санхүүжүүлээд энэ 3 жил гаруй хугацаанд одоо өвлийн хүлэмжийг барих гэсэн ийм чиглэлтэй төсөл байсан байна. Манай хөдөө аж ахуйн, үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэргэд бол энэ хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх төслийг нэгж гэж байгуулагдаад энд бол одоо нэлээд олон тооны аж ахуйн нэгжүүд бол хүсэлтээ өгсөн. За энд одоо яг энэ хэмжээний мөнгө нь бол бас зарцуулж чадаагүй. Энэний үхээр гол зүйл бол нөгөө арилжааны банкар дамжиж олгогдсон учраас манай аж ахуйн нэгжүүдийн одоо хөрөнгийн чадвартай холбоотойгоор цөөн тооны аж ахуйн нэгжүүд бас хүлэмжээ барьж одоо ногоогоо тарьсан. За энэ одоо зээлийн гол үр дүн бол юу гэхээр зэрэг тодорхой хэмжээнд монголчууд энэ өвлийн улиралд одоо жимс хүнсний ногоог тарих боломжтой байна гэдэг ийм үр дүн бид нар бол олж хараад өнөөдрийн тэр олсон туршлага дээр үндэслэж энэ төслийн танилцуулгыг олж хийж байгаа. За ерөнхийдөө ногооны хэрэглээ ямар хувь байна гэхээр өнөөдөр мэдээж хэрэг Монгол хүний хувьд бол одоо гол нь одоо мах голдуу хоолтой гэж ярьдаг хэдий боловч ялангуяа сүүлийн жилүүдэд бол монголчуудын одоо ногооны хэрэглээ өдөр тутмын хэрэгэлдэг хоол хүнсний хэрэглээ ногооны одоо оролцох хэмжээ бол өссөн. За энэ нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан нэг энэ судалгааг би харуулж байгаа. Энэ дээр бол юу гэхээр зэрэг за одоо мэдгээр нь хамгийн их ногоо хэрэгэлдэг улс бол Хятад улс байгаа. Энэ улсын жилийн ногооны хэрэгцээ нь 300 гаруй килограмм гэж гарч байгаа. За доороосоо 3 дахьд улаанаар зурсан бол монголчуудын ногооны хэрэгцээгээд энэ нэг 35 орчим килограмм. Өөрөөр хэлбэл монгол хүн жилд 35 кг, Хятад хүн 350 кг ногоо идэж байна гэсэн ийм зүйл харагдаж байгаа. За энийг яг сонирхож магадгүй гэдэг. За энэ дээр ерөнхийдөө энэ хүнсний ногооны одоо
бэлдэж байгаа байдлуудыг энэ он оноор нь харуулсан ийм манай хөдөө аж ахуйн яамныг гаргасан энэ судалгааг харуулж байна. Тэгэхээр жилд энэ бас хэрэглээ өсөөд явж байгаа гэдэг ийм зүйл нь харагдаж байгаа маа. За эндээс харж байгаа тэр 81% гэдэг ягаан Чернэлийн ягаанаар тавьсан тэр диаграм бол бид нар одоо хэрэглэж байгаа ногооныхоо 81%-ийг импортоор авч яана гэсэн үг. За тэр 19%-ийг бол бид нар дотоод өөрсдөө үйлдвэрлэж байна гэсэн ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө олон улсын жишг байт юм байна л да. Альва улс орон үнснийхээ хэрэглээний одоо 30-аас дээш хувийг өөр орноос авах юм бол энэ улсын одоо үнсний аюулгүй байдал тодорхой хэмжээгээр доголдно гэсэн ийм нэг жишг байт юм байна. Тэгэхээр бид нар бол 30 биш 81%-ийг бол гаднаас авч яана гэдэг чинь бол бид нар шууд үнснийхээ энэ чиглэж байгаа зүйл дээр бол энэ хятад улсын хараат байна гэдгийг ингэж харахаар байна. За ерөнхийдөө энд бас ерөнхийдөө манай одоо зах зээл дээр хэрэглэгчдийн хэрэглэж байгаа ногооны төрлүүд гэхээр үндсэн 5 төрөл байна. Ингээд өргөс, тэмх, улаан лоол, навчт ногоо, амт чинжүү, үзээлцгэн гэсэн тоонууд. За энэ тоонуудыг авч үзээд сарууд нь харахаар зэрэг ерөнхийдөө манайд одоо гол хэрэглээ өндөршдөг сарууд нь юун дээр харагдаж байна гэхээр зэрэг шинэ жил, цагаан сар гээд одоо гол баярын үеэр маш их хэмжээний ногоо хэрэглэгддэг, салаа 100 шийдэг энэ байдлууд нь одоо сар дээр харагдаж байгаа. Тэгээд жилийнхэн өсөлт ерөнхийдөө одоо 400-аас дээш тоон гэсэн ийм тоонууд энэ дээр харагдаж байгаа. Энэ 11-ээс 13 оны хийсэн бас манай тэр өвлийн хөлөмжийн төслийн нэгжийн гаргасан энэ судалгааг би харуулж байна. Ерөнхийдөө 81%-ийг бид нар гаднаас авч байгаа юм бол бидний идэж хэрэглэж байгаа ногоо ямар шат амжилгаар явж ирж байна гэдгийг нэг одоо жишээ юмыг харуулсан байна. Тэгэхээр бидний өдөр тутмын хэрэглэж байгаа ногоо үндсэндээ цагаан хэрэмнээс одоо цаашаа өөрөөр хэлбэл Бээжингээс цаашаа одоо дулаан газраас ирдэг ийм ногоо байна гэж. За тэгэхээр тэр тухайн ногоо тарьж байгаа одоо тэр газраасаа ногоо гараад ирээн хүртэл бол үндсэндээ бол нэг 3-аас дээш хоног явж ирдэг юм байна. Ирээн гэдэг хотод ирээд нэг хоног за тэгээ манай одоо 8-аач аваад наашаа Замын Улаанбаатар ихэд дахиад нэг 2-оос 3 хоног орж ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө сүлжээ юм дээр одоо барс дээрээс голлон бөөндөгддөг юм байна. Эндээс одоо дэлгүүр одоо сүлжээнүүд аваад лангуун дээр аваачаад тэгээ яг хэрэглэгчийн ширээн дээр орж ирэхэд бол 7 хоногоос дээш хугацаагаар одоо хугацааны дараа энэ жимс ногоо хэрэглэж байгаа. Цаашдаа бусад аймагуд бол бүгд Улаанбаатар хотоос ачиж явж байгаа. Ингэх юм бол бүр 10 хоног хүртэл зарим хэрэглэгч 10 хоногийн дараа зарим хэрэглэгчтэй хүрж байгаа гэсэн ийм тооцоо харагдаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө жимс хүнсний ногоо өөрийнх нь биологийнх нь одоо онцлог юм юу юм гэхээр зэрэг энэ жимс гэдэг бол цаашдаа энэ уран үржихэд зориулагдсан тэр жимсэн дотор үр суудаг. За энэ жимс боловсрлоо бол маш богино хугацаанд гадна талын тэр одоо махан биеийн муудаад тэн дээр нь төрөл бүрийн бактери вирусууд бий болоод энийг задлаад тэгээд өрн боловсроод хөрсөн дунаад дээрээс нь одоо мал амтэн гიშх юм уу одоо салхич ороо шуураад ингээд дараагийн одоо шинэ ургамал урахын нөхцөл бүрдэх ёстой. Ийм л одоо үр жимсийг бид нэр хэрэгжилж байгаа гэсэн үг. Тийм учраас ямар нэг байдлаар жимс энэ одоо хүнсний нарийн ногоог бол тийм удаан хугацаагаар хадгалах боломжгүй. Удаан хугацаагаар хадгалах юм бол мэдээж хүний эрүүл мэнд одоо ямар нэг байдлаар муу нөлөө үзүүлнэ гэдэг нь бол энэ зөвхөн мэдж байгаа ийм зүйл байна. Тэгэхээр яг энэтэй холбогдоод одоо төрөл бүрийн тоо байна. Энэ дотроос 1 жилийн хугацаанд бид нар энэ импортоор оруулж ирж байгаа ногоондоо 18-аас 20 сая доллар зарцуулж байна гэсэн зарим хэвлэлийн мэдээлэлүүд байна. Зүгээр шинэ жилийн зориулж одоо манай зам үүдээр гайлаар орж ирж байгаа энэ ногооны тоог би сонирхож үзэхэд зөвхөн нэг шинэ жил зориулж одоо бид нар салаат хийхэд орж ирж хэрэгжилж байгаа
тэр тоо бол сая 500 мянган доллароос дээш байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл жилд 18-аас 20 сая долларыг бид нэр одоо ирээний найнаачдад ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийж гадагшаа валют урсж байгаа гэсэн ийм зүйл. Тэгэхээр бидний ярих гэж байгаа гол зүйл бол ядаж хүнсний ногоо энэ хэрэглээний хаймыг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэх юм бол ийм хэмжээний мөнгөн орлого олох одоо боломж байна гэдэг ийм зүйлийг харуулж байгаа. Нөгөө талаас энд ирээд яг одоо хүнсний лангуун дээр, захын лангуун дээр байж байгаа жимс ногоонууд маань өөрөөр хэлбэл чигээ алдаад одоо ямар нэг хэмжээгээр чанар муудаад өнгө цусаа алдах ёстой байтал яагаад энэ алим жимс энэ зүйлүүд бол тийм олон хоногийн дараа тэр байдлаараа байна гэдэг бол энэ бол хадгалалтын технологид зориулсан ямар нэг гадны бодлоготой химийн бодис бусад юмны нөлөөний үндсэн дээр энийг хадгалж байгаа. Тухайлбал одоо алим жимсэн дээр бол гадуур нь одоо тэр парфюм буюу лааны тосоор ингэж бүрхэж явуулсан энэ зүйлүүд байж байгаа. Одоо чигшлээс хамгаалсан. Тэгэхээр энэ зүйлийг бидний өөр хүүхдүүд бол ямар ч одоо тэрийг арилгах угаахын зүйлгүйгээр шууд идэж яана гэдэг бол цаашдаа ямар төрлийн одоо өвчин нэмэх тусах бай гэдэг нь бол мэдээж хэрэг ойлгомжтой асуудал гэсэн юм зүйл. За энэ бүх ярьж байгаа энэ үндслүүд бол бид нар зайлшгүй хэн нэгэн хүмүүсийн санаачлаад дотооддоо энэ жимс ногоогоо өөрсдөө тариалах тухайн асуудал зайлшгүй өнөөдөр хийх ёстой зүйлээ гэдгийг л бид нар ярих гэж байна. Энэ үйлдвэрлэлийн энэ салбар бол үндсэндээ өрхийн аж ахуй нуруунд дээр явж байгаа гэсэн ийм зүйл харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл нийлэг хальсан хөлөмжөнд буюу ил талбайд зуны улирал одоо цөөн тооны иргэд одоо аж ахуй нэгжүүд энэ ногоогоо тарьж байгаа. Ийм зүйл харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө манай орны цаг уурын онцлог нөхцлөөс болоод энэ жимс хүнсний ногоог тарих одоо орчин нөхцөл ямар байна гэхээр зэрэг үндсэндээ одоо ил талбайд нарийн ногоо тариална гэж үзвэл бол одоо орчин нөхцөл бол маш тохиромжгүй. Ялангуяа энэ дээр гол нөлөөлж байгаа хүчин зүйл гэвэл агаарын чигшил маш багатай. Дээрээс нь одоо өдөр шөнийн температурын зөрөө маш ихтэй. Бүр 50%-аар ундаг. Өдөр нь 33 градус, шөнө одоо 12 градус зуны улиралд хүрж явах энэ зүйлүүд нь бол энэ ногоог одоо энгийн өсөж боочих энэ юмд нь бол нөлөөлж байгаа гэсэн ийм зүйл. Дулааны одоо хангамж гол зүйл хүрэлцэхгүй байгаа байдал энэ өөрөөр хэлбэл ургамлын жимс болц гүйцэхгүй энэ зүйл байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо 5 сараас газар бүрэн хэсгээр ногоочдын одоо амьдрал бол юу гэхээр үрсэлгээгээ хийгээд ингээд тариалтай хийгээд эхэллээ гэхэд энэ тухайн таримл болгоны одоо жимсээ өгөх хугацаа гэж байдаг. Энэ нь бол 80 хоногийн дараа 90, 100, 120, 140 гэсэн ийм өөр өөр хоногуд байдаг. За энэ үрсэлгээгээ хийгээд ингээд явсаар байтал бидний үндсэндээ жимсээ авч боловсрдог хугацаа бол 8 сарын 10-аас хойш болж ирж байгаа. 8 сарын 15-аас хойш бүгдээрээ зэрэг нөгөө үрцээ пондороо хурааж аваад тэгээд нөгөө зах зээл дээр хүрээд ирэхээр зэрэг нөгөө үнэн ундаг. За хятадын ногоо бол тодорхой хэмжээгээр мэдээж зэрэг маш их хэмжээгээр зарж байгаа юм учраас бол тодорхой хэмжээгээр хямд байдаг учраас тэрийг авчирч одоо борлуулж байгаа хүмүүс бол тодорхой хэмжээний ашиг олоход бид нар одоо хятадаас ирж байгаа ногоотой манай ногоочд бол өрсөлдөхөд үнийн хувьд бол нэлээд бэрхшээлтэй зүйлийг одоо борлуулалтын хувьд бол хүндрэлтэй гэсэн ийм хэдэн төрлийн одоо хүндрэлтэй нөхцөл байна. Тэгэхээр ерөөсөө бидний гарах энэс гарах арга зам бол юу гэхээр зэрэг энэ байгалийн энэ одоо тэр цагуур одоо дулааны тэр нөхцөл байдлаас гарахын тулд яах ёстой гэхээр хамгаалалттай хөрсний аж ахуй хийх ёстой. Хамгаалалттай хөрсний аж ахуй гэж юу юм бэ гэхээр зэрэг бид нар хүлэмжинд хүнсний ногоог тариалах асуудал болж байгаа. Энэ төрөж байгаа утсыг өгчдөө. Тий. Тэгэхээр энэ тариалтыг
ялангуяа салхитай, гандуу, агарын чигсэл багтай энэ зүйлийг ургамал ургах тэр өсөж боожих, жимсээ боловсрох тэр болцын гүйцээхийн тулд бидний шийдэх асуудал бол юу гэхээр халуун дулаан орны тэр чиглэг уур амьсгалыг бүрдүүлэх хэм зүйл. Тийм учраас энэ бол үлийн болон зуны хүлэмж нь бидний жимс ногоогоо тарих шаардлага зайлшгүй гаргаж ирж байгаамаа. Тэгээд ерөнхийдөө одоо тариалж байгаа нийт тэр 10 хэдэн хувийн 10 хэдэн дотооддоо үйлдвэрж байгаа тэр ногооны тариалж байгаа одоо аж ахуйнуудыг төрөлжүүлээд үзэх юм бол ерөөсөө 87% нь одоо хувь иргэд хүмүүс тариалж байгаа. 13% нь бол ямар нэгэн хөдөө аж ахуйн одоо аж ахуй нэгж компаниуд тарьж байгаа гэсэн ийм тооцоо гарч байгаа. Энээс үүдхээр бол бид нар энэ салбар дээрээ бол нэлээд бодлого гаргаж явахгүй бол цаашдаа хэдэн сайн дурын ногоочд тэгээд намран зэрэг хурааж аваад тэгээ хурдан мууддаг энэ жимс ногоо ашиг олж цаашаа хөгжихгүй байна. Тийм учраас энэ дээр тодорхой хэмжээгээр одоо нэгдэж хамтарч хийхгүй бол зардал нь өндөрсөөд нөгөө гаргасан зардлаа нөхч чадахгүй ийм зүйлд тулгарч байгаа. За цаашаа. За тэгэхээр бидний та нарт тавьж байгаа гол зүйл бол ерөөсө хамтын оюун санаа хүч хөдөлмөрөөр нэгтгэн жимс хүнсний ногооны импортыг орлох, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлийн тодорхой хувийг хангаж, цаашдаа үндэсний брэнд гаргаж экспортлох гэсэн ийм санаагаар яаж байгаа. За энэ гол зүйл бол яагаад хамтын оюун санаа хүч хөдөлмөрөөр нэгтгэе гэдэг байгаа энэ зүйл нь ийм зүйлүүд харагдж байгаа. Өнгөрсөн хугацаанд одоо ялангуяа надад тохиолдсон зовлон юу байна гэхээр зэрэг нэгдүгээр энэ хүлэмжийг барихын тулд газар хэрэгтэй. Энэ тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө гарна. Дараа нь хашаа хамгаалтын худаг ус гаргана, тог цахилгаан татуулна. Тэгээ хүлэмжийнхаа барилгыг барина. Тэрний дараа ногоогоо тарих асуудал байна. За ногоо тарихад гол нь нөгөө чанартай юм тариалах технологио барих гол ажил байдаг байтал хажуугаар нөгөө аж ахуйн ажлууд. Тухайлбал нөгөө нүүрсээ татах тийм ээ, бууц бордоогоо татах гэдэг энэ одоо нэг байгууллага, нэг иргэн хүнд бол оногдож байгаа маш олон талын мэрэгжлийн ажлыг нэг хүн хийж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ болгон юмд зардал гараад тэгээд нөгөө тэнд ажиллах боловсон хүчний цалин дээр нь ялангуяа инженер, технологи ажилчин, агрономчийн цалин жишээлбэл ганц аж ахуй нэгж даагаад явхад бол бүтээгдэхүүн нь өөрийн хүртэл тэртээ тэрг өндөрч байгаа. Хамгийн хүндрэлтэй асуудал бол энэ ногоо тарьж байгаа хүмүүст өөрийн гэсэн зах зээл дээр дангуй байхгүй байгаа зүйл. Тэгэхээр тэрийг ямар нэг байдлаар одооны манай байдлаар харж байхад зүгээр манай био шууны орчинд бол ногоо тарьдаг хүмүүс айл болгон хашаанаас өглөө бол нэг 9 цагийн үед портер машин нэг гарч ирж байгаа. Нэг жолоочтой хажууд нэг борлуулагч бүсгүй ингээд нэг 5 шуудаа өгөрцөө ачаад тэгээ Улаанбаатарын зах зээл дээр дэлгүүрээ хаалга тогшоод өгөрцөө авах үхээр манайх авдаг газартай гэдэг. За ингээд тойрж явж байгаа эргээд хаана очдөг гэхээр нөгөө ченжүүд дээр очихоор энэ зүйл нь бол хятадаас ирж байгаа ногоо нь бол миний тооцоолсноор доор хаяхад 5 гар дамжиж тэнд ашиг сууж ирж байгаа. Манай ногоон дээр ялгаагүй 3-аас 4 гар дамжаад барс дээр томоор нь бөөндөж авдаг нэг хүн байна. Тэрийг тарааж дэлгүүрт өгдөг хүн байна. Дэлгүүр нь дахиад ашгаа хийгээд ингэхээр ард түмний гар дээр өнөөдөр 1 кг өгөрцөө хэдэн төгрөгөөр очиж байна гэдэг энэ асуудал нь өөрөө хиймэл ийм зүйлүүд байна. Тэгэхээр бидний тавьж байгаа гол зорилго бол юу гэхээр зэрэг нэг дор аж ахуйгаа хийгээд тэр гарч байгаа зардлуудаа хуваая гэсэн зүйл ярьж байгаа. За цаашаа. Ногоо тариалаад баг талбайгаас өндөр ургац авах асуудал байна. Энэ хамгийн гол одоо бидний өмнөө тавьж байгаа зорилго. Тэгээд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж тариалахгүй бол бид нар таамгаар тарьж байгаа. Өгөрцөө тариад их ашиг олсон гинэ гээл бүгдээрээ өгөрцөө тарьдаг тийм. Тэгэнгүүт хурж ирээд нөгөө зах зээлийнхаа хэрэгцээнээс илүү гарцсан зүйлүүд байдаг. Ерөөсөө хоорондоо зохион байгуулалт байхгүй. Хятадаас зөөж байгаа нь ч тухайн үед үнэ ярьж байгаа дээшээ доошоо гэж байгаа л тэгэл за тохирлоо гээл
юу ч хамаагүй араа хамдыг аваад ингээд үрээд ирдэг. Тэгэхээр нөгөө төрлүүд нь зах зээлээс одоо зах зээлтэйгээ харьцахгүй байгаа. Тэгэхээр бид нар ямар зорилт тавьж байгаа нэхэр бид нар ерөөсөө өнөөдөр Улаанбаатарт одоо байж байгаа хүн болгон мэдж байгаа одоо Номын Сүлжээ, Оргил, тэгээд Макс гээд миний дэлгүүр гээд энэ хэдэн одоо дэлгүүрүүдийн одоо борлуулалтын менежерүүдээс явж бид нэр судалгаа авсан юм. Тэгэхээр тэр дэлгүүрийн сүлжээнд дунджаар өдөрт хэдэн килограмм өгөрцөө, хэдэн килограмм помидор одоо чинжүү навчтногоо зарагдж гин гэсэн судалгаан дээр үндэслээд бид нар 60 ширхэг хүлэмж барихтаа 60 хүлэмжинд ногоогоо хуваарлаад тарих гэж байгаа хгүй юу. Тэгэхээр зах зээлтэйгээ шууд харилцаатай авах газар нь бэлэн ийм тариалтыг эрхлэнэ гэсэн юм бодол байгаа. Нөгөө талаар түрүүний миний ярьсан нөгөө дулааны хангамжийн асуудал нөгөө худаг ус гаргахад өнөөдөр энэ хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа хүлэмж болгоно нэг яндан байгаа хгүй юу. Тэгэхээр одоо бидний төлөвлөж байгаа энэ хүлэмж нь нэг л яндан байх гэдэг байхгүй юу. Тэнд ногоо тарьж байгаа хүн одоо нүүрс галлаад байх шаардлагагүй. Одоо энэ төвийн дулаантай адилхан. Тэгэхээр манай Чандуун агар паркийн төслийн хүрээнд бол унгруудын одоо санхүүжилтээр биогазыг үйлдвэр гэж газ гаргаад өөрөөр хэлбэл тэнд үйл ажиллагаа явуулж байгаа дахиа үнэ бусад одоо мал амтны гарч ирж байгаа энэ хүлэмжнээс гарч ирж байгаа одоо ногооны хаягдл энэ зүйлүүдийг одоо ялцмагжуулаад газ үүсгээд тэр газаараа халаа ихсэн юм шийдэл байна. Тэгэхээр нэг хүлэмж нь оногдох тэр дэд үтсийн зардал, усны зардал, ходог усны тоо, яндангийн тоо буурах гэсэн гол одоо дэд үтс юм нь бол энэ дээр суурлах бидний одоо танилцуулж байгаа гол загвар нь бол эндээ оршиж байгаа. За дараагийн зорилтын хувьд бол хамгийн түрүүнд бид нар юу гэхээр зэрэг энэ өнөөдрийн байж байгаа зах зээлийн нөхцөл байдал энэ цогцлбор аж ахуйн үзэл баримтлал гэдэг юмыг энэ сонирхогч хүмүүст одоо та нарт танилцуулаад одоо тал талын оролцоо санаачлахтайгаар үзэл бодлоо нэгтгэхэд зорилго тавиад энийг хэрэгжүүлээ гэсэн. За дараа нь энд түрүүчийн одоо танилцуулганд оролцсон хүмүүсээс 70 гаруй хүмүүс одоо энэ агар паркт нэгдээ гэсэн юм санал өгсөн байна. Одоо та бүгдээс энэ танилцуулгын дараа нэгдэж орё гэсэн сонирхолтой хүмүүс түрүүчийн хүмүүстэй нийлээд бид нар хамгийн ихнийхээ ажлыг юу гэхээр зэрэг энд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг ярих юм а гэсэн юм зорилготой. За тэгээд ерөнхийдөө эндээс сонирхож байгаа хүмүүс нэгдээд урд нь бол бид нар Чингис Бондоос зээл авахд нэг нэгээрээ одоо би гэхэд нэг төсөл өчээд нэг олон төрлийн ногоо тавиад ингээд борлуулад ингээд зээлээ эргээд төлнөөлгөл явж ирсэн. Одоо бол нэгдсэн нэг тезүү хийгдээд нийт хичнээн тонн өдөрт одоо өгөрцөө хэдэн тонн помидор нөгөө зах зээлтэйгээ харьцаад энэ нэгдсэн нэг үндсэн төсөл дээр ороод дотроо нэгжүүддээ юу хуваарлах вэхээр за та 13 бол өгөрцөөгөө авъя. За энэ 12 нь помидороо авъя. Тэр 6 чинжүүгээ авъя гэдэг юм. Ингээд юугаа төрөлжүүлэх юм. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол ганц толгоогоор төсөл хийхгүй энэ 60 хөлөмжийн хөрөнгө оруулагчид бүгдээрээ нийлж суужгаад маш бодиттой одоо техник эдийн засгийн үндэслэл хийнэ гэсэн ийм зүйлийг бол бид нар энэ одоо ойрын 7 хоногт хийж гаргаад одоо төслөө бэлэн болох асуудал байж. За дараагийн байж гарах. Тий. Дараагийн зүйл нь бол энэ манай Чандуун агар парк энэ үйлдвэр ажил дүрийн яам жижиг дунд үйлдвэрийн сантай эхний хэмжээнд гэрээ хийгдсэн байна. Тэндээс өгсөн чиглэл юу гэхээр зэрэг төслийн нэгжүүдээ сонгоод бизнес төслөө боловсруулад ороод ирээ. Бид нар бол жилийн 7% санхүүжилтээр дэмжээ гэсэн юм зүйл байж байгаа. Төр бол дэмжиж гэнэ гэсэн. Тэгэхээр бид нар маш бодиттой төсөл хийгээд яралтай хугацаанд энэ жижиг дунд үйлдвэрийн сангаар дамжуулаад зээлээ авах асуудал дараагийн бидний өмнө тавьж байгаа зорилт байж байгаа. Энэ хөнгөлтэй зээл бол жилийн 7% ийм зээл олгогдохоор яригдсан юм зүйл байгаа гэж. За дараа нь
энэ хүлэмжийн цогцлбор аж ахуйн барилгын зураг төсөв гэж. За энэ зураг төсөв кадастрыг бол нэгдсэн зохион байгуулалтаагаар хүлэмж хоорондын зай, хэлбэр загвар, ерөөсө ногоон байгууламж, тэр тоосчлтыг хамгаалсан асфальтын зам мам гэд бүх зүйлүүд бол яг нэг зураг төсвийн дагуу хийгдээд цогцлбор аж ахуй мэрэгжлийн компаниар бариулах юм. Тэрнээс одоо төслийн нэгж болвол нэг хэдэн төгрөг авангуудаа за би одоо хүлэмжээ барья, тэндээс тоосго аван барьна гэд ингээ явах юм ерөөсөө байхгүй. Нэгдсэн зохион байгуулалтанд ороод нэгдсэн гэрээ хийгээд нэг зураг төсвөр хүлэмжүүд бол баригдана. За миний ойлгож байгаагаар зээлээ маш урдан шийдэх юм бол 4 сар гаргаад газар шорооныхаа ажил шууд мэрэгжлийн компаниуд шууд явж ороод үндсэндээ 6 сарын 1 гэхэд энэ 60 хүлэмжний барилгын ажил бол дууснаа гэсэн юм зүйл байгаа. За энэтэй зэрэгцээд юу яах вэ гэхээр мэдээж хэрэг энэ одоо хөрөнгө оруулагчид хоорондоо зохион байгуулалтанд ороод миний харж байгаагаар бол энэ Чандамн агропаркийн хүлэмжийн цогцлборт оролцсон хөрөнгө оруулагч бол одоо юу гэдэг тэнд очоод нөгөө газар шороо ухаал юм уу тэнд нь ингэдэг гээд ингээ яваад байх шаардлагагүй юм зохион байгуулалт хийх гэж байгаа. Энэний гол санаа нь юу вэ гэхээр энд хүлэмжийн цогцлбор аж ахуйн одоо гүйцэтгэх одоо захиргаа гэх юм уу одоо юу гэж нэрлэх юм. Технологи албыг байгуулах юм. Хамгийн гол зүйл бол бид нар юун дээр алдаж байгаа гэхээр монголчууд бид нар хэн ч гэсэн одоо энэ нүүдлийн соёл иргэншилтэй улсууд ингэж газар юм хаглаад ногоо тавьж исэн тийм туршлага мэрэгжил дутмаг учраас бид нар ерөөсөө мэрэгжлийн баг бол энэ цогцлборыг цаашаа одоо удирдах авч явах юм а өдөр тутмын ажлыг та хөрөнгө оруулагч бол зээлийнхээ асуудлыг шийдчихэд тэнд ажиллах одоо ногоочтой өөрсдийнхөө одоо найдвартай хамаатан сад юу гэдэг тэр хүүхдүүдээ сонгоод манай энэ төслийн багт өгч. Бид нар таны хүлэмжинд ажиллах 2 юм уу 3 ногоочны энэ барилга барьж байгаа хооронд бид нар тэр технологийнхоо багтаа хамтраад сургалт явуулах юм. 2 сарын сургалт явуулна. Бүх одоо ногоо тарих онлайн болон дадлагыг хийлгэх юм. За энэ хугацаанд миний харж байгаа тооцоогоор юу байна гэхээр 60 хүлэмжинд бол нэг 5 агрономч шалгаруулж авнаа улсын хэмжээнд. Агрономчийн цалин бол нэлээ хүн одоо доктортой ажиллах боломжтой. Тухайлбал одоо та нөхөдтэй шийдэх асуудал миний тавьж байгаа санал бол нэг агрономчид 2 сая төгрөгийн цалин өгөө гэж байгаа. Тэгэхээр 5 агрономч гэвэл агрономчийн зүгээр цалингийн фонд сард 10 сая төгрөг байх нэ гэж. За тэр 5 агрономч ямар өөр хүлээх вэхээр нэг агрономч бол ерөөсөө л одоо өгөрцөний агрономч. Тэр хүн зөвхөн өгөрцийгөө одоо яаж тарих технологио судлаад тэр өгөрцийг тариалж явах бүх технологиг удирдна. За одоо үрээ суулгана, одоо ингэж услана, ингэж арчилна гэд тэр хүн бол тэр агропарк дээр зөвхөн өгөрцөний хүлэмжийг хариуцаад явна л гэсэн юм зүйл байна. За одоо улаан дойлын агрономч бол цаашдаа энийгээ шийднэ. Бидний өгөх захиалга даалгавар бол юу гэхээр зэрэг өнөөдөр Монголд энэ хүнсний ногооч мод жимс энэ зүйл үрээ асуудал маш хүнд байдалд орсон байна. Өөрийн орны сорт гэж байхгүй болсон баг. Тийм учраас энд нутагссан сортыг гаргахыг тэр технологийн баг хариуцсан. Аль үр энэ одоо манай хөрс цагуурын онцлог таарч ийнэ гэдгийг гаргаад бид нэр жилийн дараа гэхэд нутагссан сортыг гаргаж авч цаашдаа брэнд бий болох асуудлыг тэр технологийн баг хариуцах. За ингэхээр 10 сая төгрөг гэхээр та бүхэн одоо ямар их мөнгө вэ гэж бодож байна. 10 сая төгрөгийн цалингийн фондыг та нар 60 хүлэмжинд хуваавал нэг хүлэмжинд 166 мянган төгрөгийн одоо технологийн инженерийн цалин тусч байгаа. Та ганцаараа уулын ингэрт очоод нэг агроном цалинжуулбал 800 мянган төгрөг гаргана. Тэгэхээр нэг хүлэмж 166 мянган төгрөг та цалинжуулаад агрономч их цалинжуулчаад та энд өөр ажиллаа хийгээд явж иж болно. Та юу хийх вэхээр бид нэг 14 хоногт юм уу сарда нэг цуглаад тэр гүйцэтгэх багийг одоо тайлан сонсно. Энэ сард хичнээн тоон өгөрцөө тариу ямар хэмжээнд дургац авав би дэлгүүрээс очиж авсан манай агропаркийн тэр өгөрцөөг авсан чинь
ийм юу байна. Их сул биетэй байна. Энэ юуных вэ гэдэг л асуудал та ярина. За нөгөө талаар энэ хүлэмжийн тэр технологийн албанаас гадна энэ инженерийн дэд үтц шугам гэдэг юм та хэрвээ нэг хүлэмж барих юм бол нэг худаг гаргана. Тэгэхэд энэ 60 хүлэмжний дунд бол 5-аас илүү худаг хэрэггүй. Тэр худагнаас таны хүлэмжин дотор ханаас нь шууд ус гоочих юм хэмжээтэй л зүйл болно. Тийм учраас тэнд гарч байгаа тог, дулаан, усны зардал бол нэг хүлэмжинд оногдохоор тэр тоолуур моолуур юмнуудын тавиад ингэхэр зэрэг маш бага зардал болж байгаа. Бид нар барилга байшин барих асуудал бол нэг удаагийн ажил. Цаашдаа өдөр тутам чанартай зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан ногоо тарих энэ технологи бид нар ажилчдад гол нь түшиглэх ёстой. Тийм учраас тэр юмыг бид нар нэгдсэн зохион байгуулалтаар гадагшин явуулж туршлага судлуулах, Японд аваачиж дадлага хийх гэх мэтийн энэ зүйлүүдийг бид нар шийдэх боломжтой. Түрүү чи яриа хэлцэлүүд хийгдсэн байж байгаа гэсэн ийм зүйл. За дараа нь энэ барилга байшин барьж инженерийн шугам гэхэд ерөнхийдөө яг барилгатайгаа зэрэг явуулаад танах руу шууд шугам хоолойнуудыг оруулаа явна гэсэн ийм зүйл. За энтэй зэрэгцээд үрсэлгээ, үр сонгох гэж асуудалтай ажил байна. Энэ зүйлийг бол нэгдсэн журмаар нөгөө хуваарлагдсан ямар нэр төрлийн ногооныхоо үрсэлгээ гэдэг зүйлийг барилга барьж явах хоорондоо 2 сарын хугацаанд боожуулаад авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 4 навчтай 2 сар болцсон энэ зүйл одоо үрсэлгээ бол 40 хоногтой өсөөд боождсон юмыг бид нар барилгынхаа дээврийг одоо хучлаа шууд хөрсөө боловсруулад үрсэлгээ орж ирээд сууна гэсэн үг. За ингээд бидний тооцоогоор харж байгаа зүйл бол тэр үрсэлгээ суугаад ажилчид нь бэлэн үрсэлгээ нь бэлэн арчилгаагаа хийгээд агрономчд нь ажилдаа ороод ингээ явхад бид нэр 7 сарын 1 гэхэд Улаанбаатар хотын зах зээл дээр шинэ жимс ногоог нийлүүлж эхлэе л гэж. Тэ. За ийм зүйлүүдийг бид нэр одоо энэ 2-3 сарын хугацаанд хийх ёстой ийм зүйлүүд байгаамаа. Тэгэхээр энийг бол одоо та нөхөд сонсоод энэ бидний дэвшүүлж байгаа энэ санал бодиттой юм уу? Хэрэгжих хүндэслэлтэй юм уу? Эсвэл одоо худлаа агаар дээр юм ярьж гэнэ үү гэдэг зүйлийг хэдүүлээ хамтдаа яриа л гэсэн ийм саналыг дэвшүүлж байгаа. За дараагийн. За тэгэхээр та энэ манай агр паркийг нэгж олсноор танд ямар давуу тал боломжууд бий болох юм бэ гэдгийг энэ дээр би та нарт хэлэх гэж байгаа юм л да. За боломж юу байна вэ? Өнөөдөр яг энэ хүнсний ногооны аж ахуй хийхэд боломж юу байна гэхээр ерөнхийдөө төр засгаас ч тэр ард иргэд ялангуяа сүүлийн 1 жилийн хугацаанд үндэснийхээ үйлдвэрлэлийг баялаг бүтээгчдийг дэмжих хандлага маш сайжирч байгаа. Ямар ч сайд дарган ч гэсэн ард иргэдэн ч гэсэн энийг бол дэмжиж байна гэсэн. За цаашдаа энэ аж үйлдвэрийн яамтай ярьж тохирсны дагуу энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх энэ хууль юмдаа бол цаашдаа энэ татварын хөнгөлт үүсгэх боломжтой юм. Татварын хөнгөлт үүсгэх боломжтой. Нөгөө талаар энэтэй холбогдоод юу байна гэхээр өнөөдөр манай хүнсний ногооны гайлын татвар 5% байж байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдөө хангаж чадахгүй гэдэг үүднээс юм уу 5%, бусад бүх бараа 10% байж байгаа. Тэгэхээр бид нар ганцаараа хүлэмж барьчаад би одоо их том юм яриад хүнсний ногооны гайлын татварыг одоо та нар арга болгоо гэж төр засагт хандах юм бол намайг хинч сонсохгүй. Бид нар жаруулаа очоод энэ зүйлийг одоо та нар юу яая гэд ингэх юм бол бид нар хүчтэй олуулаа болохоор хүчтэй гэж. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар татварын хөнгөлт үүсэх боломжтой ийм зүйл байгаамаа. Мэдээж эрг санхүүжилт босгоход та ганцаараа биш жаруулаа нийлээд 60 хүн оюун тарихаар бодож боловсруулсан төсөл учраас энэ бол аль талдаа төр засагтай ч гэсэн бусад хүмүүстэй энэ бол хэрэгжих боломжтой төсөл хийх учраас санхүүжилт босгох боломж бий. Тэрнээс өнөөдөр бид нэр төрийн мөнгийг
чамд найдвартай зээл авч өгнө гэж бол хэлэхгүй байгаа тийм. Тэгэхээр бид нар ямаа сайн боловсруулаад энэ ард иргэдийнхаа хүнсний аюулгүй баадлыг хангахад тохих нөлөө үзүүлэх ийм ажил хийж байгаа учраас санхүүжилтээ бол босгох боломжтой гэдэгт итгэлтэй байна гэж та нарт би хэлж байгаа тий. За дараагийн юм хэрвээ та өнөөдөр хүлэмж барихаар ногооны энэ аж ахуй эрхлэхээр байгаа бол та эхлээд газар авах тухай яриа болно. Өнөөдөр энэ газар маш хүнтэй байгаа. Тий. Тэгэхээр Чанган агар парк бол танд зүгээр үнгүй газар заагаад өгч байгаа байхгүй юу? Та газрын зөвшөөрөл аваад ирэнэ тэрийг асуулт танд байхгүй. Агар паркын газар дээр үнгүй болно. За дараагийн нэг юм нэгдсэн зохион байгуулалттай мэрэгжлийн байгууллагаар хүлэмжээ бариулсан учраас дараа нь тэр стандарт тохирсон хүлэмжийг бид нэр сонгож барьсан учраас олон жилийн хугацаанд найдвартай ургац авах боломжоор хангагдана. Энэ дээр саяны өнгөрсөн хугацаанд зээл авсан хүмүүсийг хараад ахаар ер нь маш бага хям зардлаар ямаа барих гэдэг. Нөгөөх нь бариад сүүлдээ нөгөө бизнес нь явдаггүй нэг зүйл байна. Ялангуяа өвлийн нарлаг хүлэмж дээр бол ер нь хүлэмжийн аж ахуй суурийн асуудлыг гэхэд манай хөрсний хөлтөлтийн гүнээс доош суурьа хийхгүй 40 санч 50 санч хийгээд тэгээ ямар ч хэдэн тонн үрс галлаад нэмэргүй байгаль тэр чигээрээ хөлдөж байгаа учраас хөлдөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл дээр бол тэр ялангуяа хучлтын тэр каркас эдрийг бол бид нэр салхитай орон нутаг байж гэн те цас ундаг байж гэн доороос нь юм дүүжилдэг гэхэд тэр каркасны одоо тэр стандарт даац тэр төмөр тэр бүх зүйлийг бол зөвхөн олон улсын стандартад батлагдсан стандартын дагуу үйлдвэрийн ийм зүйлээр хийнэ. Тэр зүйл одоо яагаад ийм баталгаатай хэлж ийм гэхээр энэ дэлхийн 40 орнд хүлэмж барьсан олон улсын стандартад тэнцсэн хүлэмж барьдаг байгууллагатай бид нар Монголд хөгжүүлээгээд тэдний одоо брендийг Монголд нутагшуулахаар ийм дистрибьюторын гэрээ хийсэн учраас энийг бол баталгаатай хэлж байгаамаа гэж. За мэдээж хэрэг нэгдсэн зохион байгуулалттай одоо хүлэмжээ бариулах учраас бид нар хөрөнгийн эзэд сууж агаад компаниудыг шалгаруулна, барилгын компаниудыг. Яг ямар хугацаанд, ямар нөхцөл, ямар материалаар бүх юмыг шалгаруулах учраас энэ бол одоо ямар нэг танил тал орохгүй би хөрөнгөө бариулах гэж байгаа учраас энэ дээр бол шалгуур тавьж агаад барина гэсэн ийм боломж байгаа. Би ганцаараа байхад бол бас хатуу хандж чадахгүй байхгүй юу тий. За дараагийн нэг зүйл бол таны одоогор сонгоогүй байгаа сонгох боловсон хүчнийг сургалтанд нэгдсэн журмаар хамрах боломж танд олгогдож байгаа. Тэрнээс ганц нэгээрээ очиод энд сургалтанд суунаа гэвэл яг үндсэн тэр мэдлэг чадвар чадамжаа олж авах хэсэг нь тодорхойгүй гэсэн. Энийг бол та нарт олгогдож байгаа боломж гэж бид нар харж байгаа. За дараа нь нэр төрлөөр дагнж хорших, нийлэх, хамтын хөдөлмөрөөр хөл дээрээ босох боломж танд байна. Энийг би юу гэж хэлээд байна гэхээр та өгөрцөөр эхэлсэн бол ерөөсөө өгөрцийг тарьдаг мэрэгжлийн компани болно. Брэнд гаргаал гэсэн. Хажууд чинь өгөрцөө тарьж байгаа хүнтэй хоёулаа яриа. Яг одооны өнөөдөр амьдрал дээр юу байна гэхээр хүлэмжтэй чинь танилцъя гэдээ яваад очихоор зэрэг энэ бол бизнесийн нууцаа гэдэг юм эсвэл нөгөө эрүүл ахуйн хувьд болохгүй. Манай хүлэмжинд оруулахгүй гэвэл та гаднаас нь хашааны гаднаас л хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар 10 хэдэн хүлэмж нэгдээд өгөрцөөний тухай л асуудлыг ярихаар бие биенээсээ туршлага судлаад ингэн. Өөрөөр хэлбэл түрүү яригдсан 18-аас 20 сая долларын борлуулалт манай эх орон дотор байж байгаа учраас тэрэн дээр одоо бие биенээсээ өрсөлдөөд ингэх зүйл байхгүй. Бид нар нийлээд юмаа хийхэд бол тэртээ тэргүй ашиг олох боломжтой гэж ингэж харж байгаа. За шинээр байгуулж байгаа учраас ямар нэгэн хуучин юмыг засварлаагүй учраас эхнээс нь одоо бүх тооцоо судалгаа зам харгуу одоо дэд бүтц бүх юм шийдэгдээд зурган дээр буугаад төлөвлөгдөөд хийж
байгаа учраас бид нар тэр доторх тавих усалгааны систем бүх зүйлүүдийг хамгийн сүүлийн үеийн технологиг нэвтрүүлэх боломж энэ дээр харагдана гэж. Тэгээ энэ бол бас боломж. Та ганцаараа шийдвэл учрыг нь олохгүй ямар усалгааны систем тавихыг одоо мэдэхгүй ингээд сургаар явж байгаа юм бизнес болно гэсэн юм зүйл. За энийг бол бид нар ийм нэгдснээр ийм боломж олно гэж. За давуу тал гэдэг зүйлийг бид нар хэлэх ёстой. За түрүүн манай агропаркийн захирал ярьсан байршлыг үнэхээр сайтай. Эн чинь хөдөө аж ахуйн одоо үйлдвэрлэлүүд бол бие биенээсээ шалтгаалж яадаг ийм зүйл учраас байршил сайтай, зах зээл доор одоо төв замын дагуу гэсэн ийм зүйл харагдаж байгаа. А ерөнхийдөө энэ хүнсний аж үйлдвэрийн энэ салбарууд бол босод хөгжсөн орнууд тарахад ерөөсөө ийм паркинг системээр хоршоолсон ийм байдлаар хөгжиж байгаа нь бол тодорхой байгаа. Би сая өнгөрсөн намар Японд очисон. Японы хэмжээнд тэр одоо нийт одоо хүргэлт тэр одоо логистикийн системийн GA гэж Japan Agriculture гэж ганц л хаягтай машин явж байгаа. А тэгэхээр энэ дээр танд бол юу харагдж байгаа нэхэр би өөрийнхөө нэртэй нэг лого хийгээд тэгээд ятаас юм уу энэ тэндээс нэг сав баглаа аваад ингэх асуудал ерөөсөө байхгүй. Энд бол Чандамн агропарк гэдэг ийм зүйл явна гэсэн ийм зүйл. За дэд үтсийн шийдлийг түрүү ярьсан дундаа өндөр хүчтэй, худаг устай, дулааны хангамжтай гээд ганцаараа шийдэхэд хүндрэлтэй асуудлууд байгаа. За энэ маркетинг менежмент борлуулалт логистикийн нэгдсэн оновчтой бодлого явуулна гэж. Энд та тэр ногоогоо сайн тарих асуудлаа ярина. Тэрнээс тэр лангуун дээр аваач өгөх тухайн асуудал энэ тэр юм уу тийм зүйлүүд таны тариханд ерөөсөө бодох хэрэггүй гэсэн юм зүйл байна. Эцээч тэн дээр юу болж байгаа нөхөр бид нар амьдрахын тулд мөнгө олохын тулд л явж байгаа. Тийм учраас чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийцсэн тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бол мэрэгжлийн баг. Одоо миний харж байгаагаар монголчууд бид нэг имийг эхнээс нь дуустал бүх мэрэгжлийн ажлыг хийж байгаа. Бид нар үнийн хувьд бол уян хатан бодлого явуулах ийм боломж биднэрт олдно гэсэн. А та ганцаараа бол тэнд гарсан өртгөө хараад тэгээ санаа алдаад сүулдэ моотохгүйгээ за тэгээд сүулдэ одоо энэ барс марсынхын сүулдэ намар нөгөө ногоо их болоод ирэх чинь хилдэг барьдаг юм байхаа болчихсон шүү дээ. За яг шуудагийн тэд дээр явчих л гэж байна те. Одоо тийм бараа гэж бол байхгүй шүү дээ те. За ийм давуу талууд одоо энд нэгдснээр бий болж байна гэсэн ийм зүйл юм. За дараах. За ерөнхийдөө энд одоо энэ нэгжид бас тодорхой хэмжээний нэгдсэн тавигдах шаардлага ийм зүйлүүд байх болов гэж. Энэ бол эцсийн байдлаар биш үү санал болгож байгаа юм. За нэгдүгээрт эрх зүйн чадамжтай байх гэхээр цаашдаа янз бүрийн гэрээ хэлцэл хийгдээд ингээд төрөөр дамжаад арилжааны банкаар дамжаад явах учраас та ямар нэг хэмжээгээр хуулийг итгэхэд байх ёстой болов гэж. Ийм нэг зүйл байна. За мэдээж хэрэг ажил эхлээд явж ирсэн нэг нөхөр нь одоо хугацаа хэтэрсэн зээлийн хөөтэй гэдэг бол нэг үлэмж байхгүй болно л гэсэн. А тэгэхээр нөгөө хуваагдах зардлууд чинь дараа нь багасаал ирнэ гэсэн. 59 хуваагдах болно шүү дээ нөгөө агрономчийн цайлаг. Тийм учраас эхнээсээ оролцохдоо энэ хариуцлагыг бусдаагаа чирхэхгүй те хүнд гай болохгүй байгаасаа гэдэг ийм үднэс. За энэ ерөнхийдөө манай одоо өнөөдөр амьдарч байгаа санхүү зээлийн бодлого дээр хараад байхад ерөнхийдөө бас 30% санхүүжилттэй өөрөө гаргал гэдэг байгаа. Түрүүн Чингис хаан дээр ч гэсэн 33.3 гэдэг нэг тоо байгаа биз. А тэгэхээр энэ ч бас нэг бодлын зөв. Ерөөсөө зөв зүгээр байжгаад юу ч мөнгө гаргаагүй хүн бол ерөөсөө хариуцлага байхгүй. Шатсан ч гэсэн тэгээд орхио явчихад асуудал байхгүй. Өөрөө ямар нэг хэмжээний хөрөнгөө гаргацсан хүн бол тэрнтэйгээ одоо шалан дээр хэвдэх сонирхол бол байхгүй болно гэсэн. Энэ зүйл бол төрөөс тавигдах баг. Энэ дэрийг бид нэр урьдчилаад харж байгаа. За энэ агропаркийн дүрм журмыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж. Саяны цус дурдаад байгаа зүйл дээр одоо жишээлбэл дундаа агрономчтой нэг технологиор явж ирснээга ургац нь гараад ирсэн чинь би өвөрцөгөө агропарк төгөхгүй. Би тэнд тийм газартай ярьцсан. Энийг ачиж явна гэд хэрүүл хийгээд
Тэгэл нөгөө тал тийшээ нэг хэдэн шуудаа тийм ачаад сүүлд нь бол ямар асуудал үүсэх нь бол тодорхой. Эсвэл би заавал өөрийнхөө логотой гэдэг. За энэ дээр яригдж байгаа шаардлагууд бол бидний үзэж байгаагаар өөрийн өртгөө бол 2 жилийн дотор нөхнөө. 2 жилийн дараа тан дээр газрын гэрчлэгээтэй чинь өмчий чинь одоо тэр хүлэмжий чинь эрх үүсэд явсан хойно бол нэгэнт чадвартай болоо явсан хойно одоо тэр боссуудтай бас бид нэр юу гэж ярих вэ гэдэг талын имийг хамтдаа дундаа дүрм гаргаж ич хийднэ гэсэн юм зүйл. Зээл төлөгдөх хүртэл бол та тэр зээлийн хөрөнгийг бариад 1-2 эргүүлчихэд ирээч гэдэг юм уу тийм асуудал бол байхгүй шүү гэдэг ийм зүйлүүд яригдж байгаа. За боломж байвал бас энэ бизнест орж байгаа хүмүүс энэ жимс ногоо тарьдаг бас нэг туршлагатай ч юм уу мэдлэгтэй мэрэгжилтэй байвал одоо зүгээр болов гэсэн юм байна. За хамгийн гол зүйл бол хамтын шийдвэр одоо олонхон шийдсэн бол та сөрөг байсан ч гэсэн олонхоо дагна эцсийн багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхгүй ганцаараа цээжээ балбаад ерөөсөө зүтгээд байж болохгүй. Олонхороо л явна гэсэн. Ер нь иймэрхүү одоо зарчмын шаардлагууд биднэрт тавигдана гэдэг. Энийг хүлээн зөвшөөрвөл энэ одоо нэгжид орох боломжтой гэсэн юм үг. За дараа мэдээж хэрэг Монгол орны эрсдэл суур амьсгал тохиромжтой, жилийн турш ургац авах боломжтой, 1 м квадратаас авах ургацын хэмжээ өндөр, урт хугацааны туршид тогтвортой ажиллах, хэрэглэгчдийг эрүүл чанартай нарийн ногоогоор хангаж чадах инженерийн дэд бүтэц бүхий өвлийн нарлаг хүлэмжийн цогцлбор аж ахуйг байгуулна гэж. Энэ үг болгоны цаана энэ одоо шаардлага байгаа. Тэ. Энийг байгуулна. За, ерөнхийдөө хүлэмж барих талбай 20 га, хүлэмжийн талбай хэмжээ бол яг ижлэх 800 м квадрат буюу 10-ыг үржих нь 80. За, 60 ширхэг хүлэмж баригдана. Цахилгаан 380 кВт-ийн өндөр хүчлийн шугам татагдана. Усан хангамж гүний худгаас нэгдсэн шугамаар хангана. Дулааны хангамж биогазын станцаас хангана. За, өөрөөр хэлбэл төвийн дулаан гэсэн үг. За, орчин нь бол одоо хүлэмж хоорондын тэр зам талбай бол гэрэлтүүлэгтэй, ногоон байгууламжтай, цардамал замтай ийм одоо хүнсний үйлдвэр хийхэд тохиромжтой, тоос шороогүй ийм жишг, ийм цогцлбор аж ахуйг байгуулна гэсэн ийм зүйл байна. За энэ ерөнхийдөө нарлаг хүлэмж гэж юу яриад байна гэхээр энэ жилийн дөрвөн улиралд манай Монгол орны хувьд бусад орноос нэг давуу тал байгаа. Нарлаг Монгол орн гэж нэрлэгдэг энэ орн маань жилд бараг 250-аас 300 хоног нь өдөр болгон нар гарч идэг. Тэгэхээр гол зорилго бол энэ нар гарч байгаа үед бид нар халаалт хэрэглэхгүй нарныхаа дулаанаар халж зардлаа багасгана л гэсэн юм зүйл байна. Тэ. За дараагийнх нь. За яг хөө энэ ерөнхийдөө нэг юм бид нар энэ хүлэмжийн сургалт явуулаад хүлэмж барих сонирхолтой хүмүүсийг энэ урд хөх хотод аваачижсэн нэг хүлэмжийн цогцлбор аж ахуй байна. Цаашдаа ялангуяа энэ нарийн ногоо жимсний аж ахуйг бол ингэж цогцлбор хэлбэрээр барих асуудал. Энэ бол хөх хотын захиргаанаас мөнгө хөрөнгийг гаргаад зам харгуй дэд үтц усан хангамж дулаан бүгдийг шийдээд барьсан 158 ширхэг хүлэмжний аж ахуй байж байгаа. Энэ ерөнхийдөө завгэрнэ. Бидний барих гэж байгаа бол 60 хүлэмж гэдэг бол жижиг юм. Гэхдээ бас зах зээлтэйгээ харьцсан бидний үзэж байгаагаар 60 хүлэмжээр бол бид нэг нийслэлийнхаа ногооны хэрэгцээний нэг 30 орчим хувийг өдөр тутам бас төхүүлээд байх юм болов гэсэн ийм тоо харагдаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол хат загварын гудамж юмнууд байна л да. Бид нар ийм улаан дэнлүү мэнлүү зүүхгүй л дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол дундаа юм гудамжтай хүлэмж болгон дээр ямар ногоо, ямар сорт юм ургаж байгаа гэсэн хаяг адрестай тэр дотор байж байгаа ногоочдын зураг нь гадуур гудамжаар явхад бэлэн ийм зүйл байна. Энтэй холбогдуулаад нэг зүйлийг хэлэхэд одоо ялангуяа энэ жимс ногооны аж ахуйнууд өндөр хөгжилтэй орнд том хотуудынхаа гадна байж бариад нэг зүйлийн сонирхол байна. Ялангуяа манай Улаанбаатар хотын хувьд бол агаарын бохирдол ийм ихтэй өвлийн улирал түүт учраас
үр хүүхдтэйгээ салхинд гарах боломжгүй. Өнгөрсөн жилийн миний шугам баабрагт барьсан хүлэмж ганц 2 одоо телевизийн мэдээ авсны дараа бол үндсэндээ манайхны ямар сонирхол байна гэхээр хагас сүтэн сайн машиндаа суугаа үр хүүхдээ аваад салхилахаар хайчих юм. Туулынхаа мөсөн дээр очих юм. Удаан байж чадахгүй шүү дээ. Тэгээ ямар нэг газар ирээ явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аж ахуй дээр бол бид нар үндсэндээ бол энэ бусад орны жишгээр үзэхэд бол тусдаа машин тавьдаг талбайтай одоо жуулчин маягаар ирсэн гэр бүлүүд орж ирээд эндээс талбай дээрээс өөрөө сонгоод жимсээ амталж үзээд тэгээ сагсан тэгээ гарах юм бол тэр бол хиллээд өндөр үнэтэй байдаг юм зүйл. Ер нь жимс түүн сонгоно гэдэг бол аливаа идэх хүнснийхээ ямиг өөрөө сонгож барьж авна. Нэг бутандаа 3 жимс байж хахад хүний сорноход алийг авч идэхээ өөрөө мэддэг учраас өөрийнхөө гараар түүнэ гэдэг бол маш чухал юм. Энэ цаашдаа бол аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч хэрэгтэй гэсэн ийм зүйлийг байж байгаа. Энэ чинь захта нэг хүлэмжин дотор эко ресторан гэж хэлсэн байна. Тэнд байж байгаа шинэ ногоонуудаар хоол хийж өгдөг. Энд гадна шорлогны талбайтай гих мэтийн ийм зүйлүүд бас амралт зугаалгын маягтай ийм зүйлүүд цаашдаа байж болно гэсэн ийм санааг би хэлэх гэж энэ зургийг тавьж байгаа. За дараагийн. За ерөнхийдөө одоогийн төлөвлөж байгаагаар энэ бол барилгын одоо мэрэгжлийн зураг гаргахаар ярьсан байгаа. Энэ бол миний хийсэн зураг. Ерөнхийдөө хүлэмжний урт бол 800 м байгаа. Өргөн 10 м. Хүлэмж хоорондоо 4 эгнээ хүлэмж 15-аараа явах юм. Тэгээд одоо тэр хүлэмж хоорондын зай нь бол 15 м. Хоёр хүлэмжний хоорондох зай гэсэн ийм дүр зурагтай цогцлбор аж ахуй үүсэх юм аа. Бидний барих гэж байгаа 60 хүлэмж. Тэгэхээр энэ дундаас та аль нэг хүлэмж нэм үү? Энэ дээр бол бид нэр та одоо эдийн засгийн боломж чадвартай бол заавал нэг хүлэмж нэг хүнд нэг хүлэмж гэхгүй. Зарим нь бол санал ярьж байна. Би нэг үсэнд 5 хүлэмжинд орё. Тэр хамаагүй. Тэр одоо барьцаа ямаа гарах ч юм уу. Зарим хүмүүст болцоо байгаа хүмүүс нь хэлж байна. Бид нар бол 50%-аар зээл авъя. Бусдын өөрөө гаргачих гэж. Тэ? Энэ бол өөрсдийнх нь боломжийн асуудал. Энэ дээр бол бид нар бол заавал нэг хүнд нэг хүлэмж өгнө гэнгээ ингээ булаацлах юм бол байхгүй. За дараах. За яг энэ нарлаг хүлэмжийн онцлогийг би хэлж байгаа юм л да. Түрүү хэлсэн 300 орчим хоног нартай байна гэд миний яг өөрөө дотор нь ажиллаад гүзээлзгэнд хараад ингээд 100 хоногийг тэмдэглэхэд 100 өдөр хамгийн хүйтэн 100 өдөр бол нэг өдөр бүрхэг байгаа. 99 өдөр нь нартай байсан байхгүй. Энд чи 14 15 оны өвлийг ярьж байгаа. Бас харьцангуй дулаахан байсан. Энэ жил бол хүйтэн. Тэгвэл энэ чиглэг далайн хураамсгалтай орон бол нар үзэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр өртөг бол багтай. За яг ер нь хүлэмжийн өнөөдрийн технологиор бол галландууд үнэхээр бүрэн автомат гээд нэг га талбай нь 3 сая еврогийн үнэтэй ийм хүлэмжүүд байгаа. Тэр шилэн хүлэмжүүд бол үнэхээр манай өвлийн хүйтний нөхцөлд бол тохиромжмуутай. Энэ яагаад гэхээр нарлуу харуулж барьдаг. Эн чинь нэг шинжлэх ухааны үндэслэлтэй тусгай одоо бас чиглэл гараац гаргаж барьдаг. За товчхондоо бол миний ойлголтоор бол манай өвгдөөс өвлжөөгөө барихтаа нэг уулын өвөр, наран авир газар бариад нарлуу харуулж барьдаг штэ. Ер нь бол зарчим тийм юм байна. Тэгэхээр яг 3 талын ханд тоосгон хан байх учраас энэ бол ямар нэг одоо цаашдаа барилгын ханд тавир мавир хийж нэмж үрсэлгээ хийх мэх талбай ашиглалт энэ төр бол маш сайн. За маш хурдан хугацаанд одоо дулаанаа авах тэгээд дулаанаа барих тоосгон хантай учраас дулаанаа бол барьдаг юм зүйл. За доторх зайн талбай ашиглалт маш ихтэй. За тэр мундаг орчин үеийн тэр технологи бол маш олон төрлийн одоо системүүд байдаг учраас шилмэл одоо өвлийн хөөтөнд хагарах барих энэ нөхцөлд бол хүндрэлтэй. За энэ бол тийм энгийн учраас засвар үйлчилгээ хийх, угсралт хийх тэгээд энэ хүлэмжинд гол зүйлийн хэдэн үйлчилгээнд байгаа. Дулааны асуудал шийдэх, услага, салхивч, халахвчны систем суйрлуулахад одоо энэ тоосгон хан учраас шилэн хантай бол тэн дээр ч одоо юм суулгахад бас л хүндрэлтэй гэсэн ийм энгийн юм аа гэж тийм учраас үн багтаа учраас
цаашдаа бол энэ нөгөө бүтээгдэхүүний өртгөө багасгах нөгөө оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж төлөхөд бол харьцангуй хямд ийм давуу талтай байгаа. Ийм учраас нарлаг хүлэмжийг сонгоно гэж байна. За энэ хүлэмжний гол онцлог бол тэр дээр хуйлаад байгаа тэр зүйл бол хүнжил байгаа шүү дээ бүтээлэг. Энэ нь бол автоматар нэг товч дараад хүнжил хуйлагдаад буuna гэсэн. Нар гарахаар сөхөн, нар жаргах доошо бөхөөгөөд ирэхээр буулгаад хүччихнэ гэсэн. Тэгээд дотор нь нарны дулаанаа одоо бүтээгээд авнаа л гэсэн юм зарчим заашаа. За ерөнхийдөө харагдах байдал нь бол энэ байна. Энэ бол нараар халаасан энэ бас хөхөтийн зураг байна. За заашаа авч. За ерөнхий төмөр каркасны байдал бол энэ байна. За энэ нарийн одоо барих технологийн талаар бол сонирхсон хүмүүст ярьж өгье. За ерөнхийдөө доторх талбай юмны хувьд бол иймэрхүү байдалтай харагдах юм. Тэгэхээр ихэнх талбайг бол ашиглах боломжтой ийм хүлэмжийн загвар багмаа. За энэ миний одоо түрүүний ярьсан кемпинг гэдэг Бээжингийн олон улс товчоотой компани. За явуулаад бай. Нэг жоон товчлээ. За энэ одоо дэлхийн улс орнуудад хүлэмж барьсан газруудын нь байршлыг харуулсан байна. Энэ Оросд барьсан улаан хуудад 12 онд 12,000 м квадрат өгөрчөөний хүлэмж бариад одоо маш сайн ураг цаваа явж байгаа. Ийм туршлагатай юм а гэж. За цаашаа. За энэ тэр олон улсад хувьцаа гаргасан тэр хувьцааныхын дугаар юм харагдаж байгаа. За энд яг бид нар энд Монгол төвжүүлийгээд очоод энэ компанитай анх 14 оны 1 сард очиж нэг анхны санамж бичгээжсэн зураг. За дараагийнх нь. За бид нар яг Чингис Вандын санхүүжилт анх зээл авж байгаа үед зээл авж ирсэн хүмүүст энэ компанийнхныг урьж авчруулад ерөөсө хөлөмж барихад юуг анхаарах вэ гэсэн ийм сургалтыг Армада зочдуудад 14 оны 7 сарын 23-нд одоо хийж зөвлөгөө өгж ирсэн. Бас тусуулах уу гэсэн тэр зураг гэж. За ерөнхийдөө энэ компани хүлэмжний загварууд нь байна. Шилэн тийм хүлэмж байгаа. Энэ одоо поликарбонат хүлэмж, энэ доторх зайгийн дундаа баг нь хийсэн дабл хүлэмж гэдэг ийм зүйл байна. За бидний үндсэндээ хүлэмжний хийх загвар бол энэ одоо пленкон хүчилттай, хүнжилттэй энэ хүлэмжийг сонгож байгаа. За тэр хажууд нь байгаа тэр нэг жижигхэн байшин шиг юм бол ногоочны өрөө. Бид нар мөн ялгаагүй. Эднийх бол 3 хэмжээтэй ногоочны өрөө байж байгаа. А бид нар бол цаашдаа одоо яг хятад Монгол хүний онцлогийг харгалзаад энэ өрөөний хэмжээг бол жоохон томруулъя гэж бодож байгаа. Энд цаашдаа байнгын өдөр шөнөгүй тэндээ хүлэмжиндээ ажиллах учраас энэ ажилчдын байрны асуудлыг энд нь шийднэ. Энд нэгэн тус тог хүрээд ирж байгаа учраас бойлор юм тавиад дотор нь дүү шийж өгнө. За DDS-ийн одоо антен гэдэг манай монгол залуучууд чинь интернетгүй бол бас ажиллахгүй шүү дээ. Гэх мэт энэ одоо хүмүүсийнхээ ажиллах амьдрах энэ нөхцөл болцоог ханганаа. Энэ бол боломжтой юм байлаа. Би шуун туршсан DDS антен тавиад 90 сувг үзээд тэгээ Gmail-ийн модемоор интернет ороод ингээд явж явах юм зүйл. За дотор бол туслагааны системүүдийг бүгдийн тустай устгаагаар одоо автоматжуулсан хэлбэрээр одоо хийгээд өгчхөөр бол харьцангуйгаар манай ажилчдын одоо тэр зэрлэг мэрлэг зулгахаас эхлээд тэр хүндрэлүүд нь болно. Ерөнхийдөө яг технологийн одоо арчилгаа тордлогоо хийх боломжтой гэсэн. Тэгээд зай талбай ихтэй ийм хүлэмжийг санал болгож байгаа. За ерөнхийдөө энд яг суурнаас нь эхлээд яаж хийх энэ юмнуудыг харж байгаа. Тэ. Яг сүүлд нь сонирхсон хүн байвал энийг явчих. За цаашаа явъя. За энэ хамгийн гол зүйл энэ каркасны энэ төмөр. Энэ хоёр талдаа нь улаатай P маягийн ийм зэвэрдгүү гангаар хийгдсэн каркасыг хийнэ. Энэ бол одоо нөгөө стандартын шаардлаганд ялангуяа салхи шуургатай манай орны нөхцөл энэ одоо манайхны хийж байгаа зүйлүүд бол юу гэхээр зэрэг турба матад юм уу арматураар ингэж гагнаад хийж байгаа энэ зүйл дээр бол чанарын шаардлага хангахгүй гэж үзэж байна. За цаашаа. За энэ манай хүлэмжийг барьж байгаа өгсөрч байгаа байдлуудыг харуулсан зураг. За зургуудыг жоон явуулаад. За нэг буулгач та. Энэ агааржуул салхижуулалтын асуудлыг шийдэх ёстой. Энэ
урд игнээ тэр чигээрээ ийм ялааны тортой ийм агаржуулт юу ах юм. Тэр дээвэр тал дээр дээд талаараа таазан тэр чигээрээ тортой одоо агаржуулт оруулах юм зүйлийг хийж эдний одоо үйлдвэрийн хүлэмжийг би танилцуулж байгаа. За ингээд дахиад явчих. За энэ хүнжил бол маш хамгийн гол зүйл. За энэ миний авсан зураг яг үйлдвэр дээр нь хийгдэж байгаа. Энэ нөгөө нар чигний хамгаалттай ийм тугалган цаасаар бүрсэн ийм хүнжил байж байгаа. Тэ. За явдаа хөө. За энэ за одоо бол өвний тухай асуудал. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нар жиг хэлбэрээр 800 м2 буюу 10 өргөнтэй 80 урттай хүлэмжийг барина гэж бодож байгаа. За ерөнхийдөө 800 м2-ийн 80 урттай хүлэмж бол нарны дулааныг шингээж авах эзлэхүүний хэмжээ их байна. За би миний хийсэн одоо туршилтын журмаар хийсэн хүлэмж маань урт нь 20 м-тэй тэндээс одоо 5-арын эмийг авч гаргаж борлуулна гэхэд одоо өөрөөр хэлбэл нэг өдөрт гарч байгаа ургацын тоо хүрэхгүй. За хоёр дахь хамгийн гол шалтгаан яагаад 80 м-тэй байх ёстой гэхээр 20 м-ийн хоорондоо зайтай хоёр ийм дугуй хан нар гарч ирэхэд бараг 11 цаг хүрэхэд энэ талын ханны сүүдэр нөгөө талбайхаа бараг 3-1 дээр тусаад байгаа байхгүй. Нар буугаад шингээд ирэхийн цагт нөгөө ханныхын сүүдэр ирэхээр энэ дулааны одоо хоримтлуулах эзлэхүүний хэмжээ багасч байгаа. Тэгэхээр гаралгааны зардал ихсэн. 80 м-ийн алгасалтай юм дээр бол өөрөөр хэлбэл 800 м2 дээр нэмэх нь өндрийг үржүүлэхээр нэлээд их хэмжээний эзлэхүүн дулааныг хадгалж аваад хүнжлөөр өчөж байгаа гэсэн. Тэгэхээр одоо гаралгааны зардал бол маш бага болно гэсэн ийм зүйл. За тэгээд үнийн хувьд бол ерөнхийдөө одоо барилгын ажил бол нэг энэ шуун фабрикт барьсан тооцоогоор 1 м2 нь нэг 149 мянган төгрөг гэж гарч байгаа. Тэгээд энд бол үндэс нь гадаад материал дотоод гэсэн зүйл бай. За барилгын дотоод материал тоосго, цемент, за тэр нөгөө арматур гэсэн үнд цемент байна. Тэгэхээр энэ зүйлүүд нь бол бид нар дотоодоос хангаад дээд талын тэр хүчлагын хэмээг бол үйлдвэрээс авах ийм хоёр үндсэн түүхэд материал байна. Тэгэхээр барилгын ажлын үн бол 800 м2 дээр үндсэндээ бол нэг одоо барилгын ажлын хөлс нь ороод нэг 74 сая орчим төгрөг гарч байгаа. Хүлэмжийн материалын үнгээ гадаадаас ирж байгаа нэг 42 сая төгрөг. За энийг угсралтын хөлс 2 сая 500 гээд үндсэндээ бол нэг 119 сая 677 мянган төгрөг буюу 800 м2 нь хуваахаар 149 мянган төгрөг болж байгаа. Энэ барилгын суур бол ханныхаа доор 3 м-ээр эргэн тойроо явсан ийм механизмын зардал орсон ийм зүйл. За тэгэхээр 10 м-ийн өргөнтэй багнагүй даацтай ийм барилга. Тэгэхээр юу харж ийн гэхээр үндсэндээ Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгаас одоо дутуу юм ороогүй. Энд суур гэхэд 3 м хугагдаж байна те. Гэд ингэхэд бол ерөнхийдөө өнөөдөр орон сууцны дундаж үн 1 м2 нь сая 800 мянган төгрөг байгаа. Тэгэхэд энэ өдөр тутам орлого олох боломжтой энэ хүлэмжний үйлдвэрлэлийн барилгын 1 м2 нь 150 мянга орчим төгрөгөөр босч байгаа гэдэг гэхээр харьцангуйгаар хямдхан байна. Боломж өвтөг зардал багатай үйлдвэрийн байр гэж ингэж харагдаж байгаа. За дараа. За ерөнхийдөө энэ нөгөө гарчуулах хэрэгслүүд янз бүрийн төмрөөр хийсэн юм зүйлүүд бол сүүлд нэмэрхүү байдалтай жишээнүүд бол ялангуяа хат улсад бол маш их тохиолддог юм байна гэсэн юм зүйл. За дараагийн энэ гүзэлцгийн хөрсөнд юу хийсэн? Юугаар борцсон гэж байна. Би бол бууцаар борцсон. Тэгээ амт нь яадаг вөхөр хятаас орж ирж байгаа гүзэлцгэн 5 хүн мэднэ. Ийм том биетэй усан амттай байдیں۔ Манайд ургасан гүзэлцгэн зүгээр бууцаар бордоод уулын гүзэлцгэн шиг тийм эсгэлэн чихэрлэг байгаа. Бүр хазангуут мэдэгдэнэ. Манай дээр очижсэн хүмүүс бол мэдж байгаа. Тэгэхээр юунд байна вэ гэдэг асуудал байна.
тэр хариулт нь их сонир. Өдөр шөнийн температурын зөрөөнөөс болоод манайд ба штэ. Аливаа жимс ногооны амт илүү байдаг. Дулаан газраас. Юу юм гэхээр энэ өдөр нь нар гарч яхад галгаагүй байж хад манай энэ жижиг хүлэмжинд бол 30 градустай болдог өдөр. Одоо үлийн нар холцсон үед штэ. Тэгэхэд хүнжил буулгаад 21 цагийн үед 15 градус руу бууж ирж байгаа биз. Тэгэхээр 30-аас 15 гэдэг чинь 50%. Ерөнхийдөө ургамалч нь өөрөө одоо байглаас бурхнаас өгсөн зүйл нь юу гэхээр зэрэг аль болох тийм жигд температур 50 байх юм бол ингээд жимсэн ихсээд махлаад ингээд аль чамтан гахааг ингээд нэг суурин дээр тэжээгээд хоол өгөөд байвал тэгээд таргалаад хөвтөөд. Тэгэхээр яг тэгээ сайхан амрах гэнгүүт нь температур нь буугаад ирэхээр тэр ургамалчин бол амтныг бодвол гүүгээд юм доогуур орж чадахгүй юм чинь ганц хийж чадах ажил нь юу гэхээр зэрэг бүх үндэсний систем юм хийдэг ажил нь юу гэхээр зэрэг нөгөө энерги солилцоо ихсүүлж байгаа. Тэгэнгүүт маш их хэмжээний бодисын солилцоо явуулаад ирэнгүүт их хэмжээний одоо энерги авангууд жимсэнд очоод тэр одоо тэжээл нь бүрдэхэнгүүт тэр нь амттай болчих. Тэгэхээр хятад бид ийм байна, энэс болоо ингэдэм байна гэхээр нэг гоё жишээ байхгүй. Бид нар Бээжингийнхэн бүгд минь хятадууд мэднэ нэ. 12 сарын 20-ноос 1 сарын 20-нд жимсний амт сайжирдаг учраас витаминлэг байдал нэмэгдэв юм аа. Тийм учраас хүүхдүүддээ жимс их хэдүүлдэг гинэ. Нэгэн сарын хугацаанд. Тэр нь аминда тэр дулаан газар өвөл болж байгаа юм байна. 1-2 градусын зөрөө гарч ирж байна да өдөр шөнө хоёроо орно. Тэгэхэд амт нь арай илүү мэдрэгддэг болж байна гэж аахгүй. Тэгэхээр энийг би юу гэж хэлж яах гэхээр энэ бол манай давуу тал. Энэ хүйтэн байдлыг хүн хийн гэвэл бас эсвэл яах юм air condition тавиад хүрэх юм уу яах юм тийм ээ. Тэгэл зардал тийм ээ. Тэгэхээр тэр нөхдүүд ерөөсөө над хэлж байгаа бол танайд бол үнэхээр чухал юм байна. Маш олон хөлөмж өрөөд яс бүгдэнд нь үзэлцгэн тарь. Тэгэд одоо 3-4 сарын үед та нэг онгоцоор 300 хэл үзэлцгэн аваад Бээжинд хүрээд ир. Бид нар танд туслая. Яг үгээр тэд нар Бээжингийн бүх том компаниудын захирал менежерүүдийг ураад том заална. Монгол үзэлцэг нь үнгүй амтлуулъя гэх юм гинэ. Тэгээ ирээд энийг амссан хятад хүн болвол яг үгээр үн ерөөсөө амаа байхгүй. Тэгэхээр энэ манай цэнгэр гариг дээр одоо төрөл үрийн 8 явж байгаагийн дотор онгоцоор явдаг 2 төрлийн 8 байд юм. Нэг нь жимс, нөгөөх нь цэцэг гинэ. Латин Америкийн банан нисэл тэр Токиод ирэл зарагдж идэв юм. Бид нар ч мэдэн шүү дээ. Москвад байж л байдаг, Бээжинд байж байдаг. Тэгэхээр энэ гүзээлцгэн чинь өдөрт 3 удаа Бээжин рүү онгоцоор явж байхад та тэнд нэг л амсуулах юм бол тэгээ та Бээжин гүзээлцгнээр хангаж чадах уу гэж надаас асууж байгаа. Би яаж чадах юм бэ? Тэгэхээр би аль болох олон хүн гүзээлцгэн тарихыг уриалаад олуулаа энэ тэнд тариад тэгэд нэгтгэхэд нэг сайхан менежер залуучууд тэр нэг онгоцонд ачаад савлаад аваачаад мөнгөний хураагаад авчихгүй юу? Тэгэх юм бол бид нар гаднаас доллар оруулж ирнэ, хөрөнгө оруулагч гэдэг сөхөрч хөвтөд байх шаардлага байхгүй. Тэгэхээр зөвхөн гүзээлцгэн дээр биш бүх жимсэн дээр ийм амтыг бол манай байгаль өөрөө өгж байгаамаа. Тэгэхээр аливаа муу юмны цаана бас сайн тал байдгийг нэг юм энэ дээр харагдаж байгаа. Тийм учраас шууд үнэхээр Улаанбаатарын зах зээл дээр бид нэр хятадын ногооны ченжүүдийг хэрвээ дийлэхгүй юм бол ерөөсөө 60 үлэмжиндээ шууд гүзээлцгэн тайраад Бээжин рүү аччихад ямар ч асуудал байхгүй. Улаануудын энэ одоо наа талын эрхүүгийн орсууд бол биднээс илүү жимсэнд нуугсгүй тийм ээ. Тэгэхээр би юг хараад байна гэхээр бид нар брэндүүдийг бий болгох хэрэгтэй юм аа. Тэгэхээр нэгдээд ингээ хамтран ажиллая л гэж байна.